дахин олцсондоо талархалтай байна. Амен. Дахин амьсны баярын мэд хүргэе. Дахин амьлалт гэдэг бол бидний өнөөдөр энэ цогдраа зогсоод эцэг хүртэл одоо үхэд ч бэлэн энэ байдал чи ерөөсөө дахин амьлал. Тийм ээ. Бидний цугларч байгаа шалтгаан бол түүний дахин амьсны улмаас юм. Энэ газар ирээд жил 6 сар явчихад ирлээ. Тэгээд дунд нь ирсэн. Тэгээд өнөөдөр би тийм байхдаа мэдээж та нартайгаа хамт алхахыг маш их хүссэн. Өдөр бүр номлоо сонсч ирсэн. Та нар яг юу сонсож байгаа, яг тэрийг л би сонсч ирсэн. Хичээнгүйлэн сурж илаа. Үнэхээр юмнаас хоцрохыг үнэхээр хүсээгүй. Тэгээд та нарын энд хийж байгаа ажлууд, юмсууд хөдөлгөөнд орж байгаа байдал үнэхээр харахтаа үнэхээр нааша тэмүүлж илаа. Тэр бурхан минь ээ, би тэр газарт баймаар байна. Би өргөөндөө баймаар байна. Тэгээд хамтдаа алхмаар байна. Бид нураах ёстой, нислэх ёстой юмсууд хамтдаа маш их байна. Тэгээд ирсэн байна. Ирсэндээ бас талархаж байна. Тэгээд юуны төрөл талархлаа үргэлж пасторуудаа эцгүүдтэй талархъя. Үнэхээр маш сайн хөдөлмөрөөр хөдөлмөрч байгаа. Маш хөдөлмөр. Би энийг хэд очиад ойлгосон байхгүй. Тэгээд тэгж ярьдагсан. Би одоо ажил хийдэггүй, салин баахгүй. Учраас одоо энэ үйлчлж байгаа гэсэн одоо нэг нүц хэмгүй юм шиг тий. Одоо ажил хийгээд мөнгө олоод тодорхой хэмжээний нийгэм байцаа мэдчихвэл би ингээд амжилттай ч яваад байгаа юм шиг. Тийм юм надад аюу олон жил байсан ч ба одоо гэртээ суугаад төлөвлөснөөс хойш ер нь л ингээд баг насаараа сууж байгаа. Бохны хөвөлөө суух боломжтой байна. Шаардлагач. Тэгээд өргөөндөө хөдөлмөрлж биднэрт яг чанартай шинтэй хоолыг ингээд өгөхийн төлөө зүтгэж байгаа. Үнэхээр Бурхны сёны төлөө амьдралаа зориулж байгаа энэ бол үнэхээр агуу хувь тавилан. Агуу Давид үүнийг маш хүсчихсэн дээ. Давид Бурхны бурхан минь би болдог бол өргөөнд суумаар байна. Таныг магтаал суумаар байна. Тэгээд Давид өөр дуудсан. Яа, эзэл. Тэгээд газар нутгаа тэл. Тэгээд эцгүүдтэй маш их талархлаа. Би тэгээд тэнд байхдаа нэр та нарын хоолоор хоолсон. Маш ширтэй байсан, хичээлтэй байсан, амтай байсан, хүчирхэг байсан, хурдан байсан. Тэгээд эзний хүсэлтэй хамт байсан. Баярлалаа. Бас сүмээ өнөөдрийг хүртэл авч явж байгаа хамтарч байгаа манай хотгоо өгчтэй баярлалаа. Тууштай байдал гэдэг бол хариуцлага бол эзэн маш дуртай. Эзэн тэрийг хүсдэг юм ээ. Бидрээс яал ингээл тэ хэцүү болгоод ингээ явчихдаг. Тэгсэн юм нэг л хүч ярьсан хүмүүс юм. Хэцүү. Бид тэр өнөөдөр төлөвшөлт рүү өгдөөд гарч ирж байгаад үнэхээр талархаж байна. Тэгээд шинзөөдөө талархъя, нэгдээ талархъя. Шинэ үе номлогч нар орж ирчээ. Гайхалтай. Тэгээд маш их тэжээгцээ. Тэгээд үнэхээр талархаж байна. Тэгээд та бүгдээ талархъя. Утга учиртай амьдралын төлөө хамтдаа бүгдөө Сион эцэг энэ газар байхын төлөө хамтдаа зогсож байгаа ахан дүүс нартаа талархаж байна. Тэр байх ёстой, зогсох ёстой, хамтдаа зогсох ёстой. Тэгээд юмсыг нураах ёстой. Уулсуудын дээгүүр чуулган гарч ирэхэд бол Сион гарч ирэхэд бол бүх хүмүүс хүчин зүтгэх ёстой. Хаанчлалын төлөө зүтгэх ёстой. Тэгээд хаанчлал гарч ирээ Сион хүчээ аваад тунхаглагдаад Сионы хүч өнөөр нураагдахгүй гин болчих үед угаасаа юу зэгцэрхнэ. Засын газар зэгцэрхнэ. Бидний хүмүүсийн хандлага хараад бүх юм зэгцлэгдэнэ. Аамен. Тэр бол гайхалтай бид нар тэр Сион гарч ирэхин төлөө өнөөдөр
үнэхээр сэтгэгстэй бас бурхан дуулууртай байх хэрэгтэй. Бас хүсэлтэй байх хэрэгтэй. Би бурханаас хүссэн. Миний намайг сургаач. Би сурмаар байна. Та хүсэх юм бол бурхан сургана шүү дээ. Харин бид нар хүсэх л хамгийн чухал байгаа дээ. Хүсэхгүй тэгээд ингээ урсгалаараа чимзэн гараад пастор магтаатай дээр байгаа. Бүхнээсээ дээр очиж байгаа нэг юм. Тэгээ бодвол одоо та хамтарч чадахгүй. Хамтармаар хамтармаар. Сянд маш их хүч хэрэгтэй. Хамтдаа дуу хоолойгоо зүгээр яг урд гараад зогсоо тунхаглаж явах тийм ээ гэж зогсох хүмүүс хэрэгтэй. Тэр юмсыг яаж нурааж бүр юмс яаж дөрвөлт ингэж жижигэн дорж юмс яаж нөгөө анхдагч байх руугаа бидний нэгдээ тунхаглаж явах үед болдгийг бид нар одоо харж чадахгүй л байгаа хэрэг та. Харах хэрэгтэй. Бүгд хамтдаа нэгэн дугаагаар нэг санаагаар тэгээд хамтдаа тунхаглах. Тийм ээ. Тэр үед юмс зүгээр л эмхлэгдэн. Тийм ээ. Бүх бүтээлүүд анхдагч байдал руугаа сэргэн. Бид нар ч анхдагч байдал руугаа сэргэн. Би Тайландд байхад бурхан надад нэг тийм юус бүх бүтээлүүд анхдагч руугаа сэргэнэ. Одоо ирчүүд хүртэл анхдагч байр суурин дээр гарч байна. Тэд ноёрхох болон тэдний толгой байх болон тэд эцгийн өмнө суугч нар байх болон тэд юмсыг тод хардаг байх болон бид нөхрүүдийнхээ өмнө захирагдан хамтран. Энэ үрдэл анхдагч байдал руу орж байгаа шилжиж байгаа шүү. Би өнөөр үнийг тунхаглах гэсэн. Ирчүүд бас jirж байгаа төлөө талархаж байна шүү. Хүсэл бол маш чухал. Хүсэл таныг маш хол аваачин шүү. Эхний өмнө хүсэлтэй та байх юм бол таны чадвар ерөөсөө хамаагүй дээ. Өөрөө эсвэл чадваргүй байсан ч тэр газар хүсэл хийдэг. Тэгэхээр та хүсвэл маш хол яв. Та хүсэх юм бол тэр таныг уусуудын дээр тохно. Та хүсэх юм бол сан гарч ирнэ. Та хүсэх юм бол үндэстэн бүгдээрээ өөрчлөгдөн. Та хүсэх юм бол таны нөхөр чаврын та хүсэх юм бол Бурхны далаацтай хөдөлгөөнийг харж чадна. Тэгээд бид өөрчлөгдөхийг бас хүсэх хэрэгтэй. Тэгэхээр танаас л эхэлнэ шүү дээ. Том одоо үндэстэн гэж ярихлаар чи ингээд харна шүү дээ. Яриг нэг чарна. Чи ч одоо таны хүчгүй байхгүй. Өөрөө ялаагүй, өөрөө сургалтаагүй гэж том юм яриад байвал хүч баг. Яны амт хүч, өвгөнд хүч байхгүй. Тэгэхээр үнээр сургалтыг хүсэх хэрэгтэй. Бид нар бүгдээрээ хүсэж байгаа гэж бийтгэж. Яг л би хүсэж байгаа учраас та нар хүсэж байгаа. Яг л та нар хүсэж байгаа учраас би хүсэж байгаа. Би та нараас хоолж байгаа. Би та нартай хамт алхахын төлөө тэнцээ зүтгэл гаргаж байгаа. Амен. Хоцорчихгүй байхаасаа. Эцгийн тэр одоо хөдөлгөөнөөс хоцорчихгүй байхаасаа. Та нарын хөдөлгөөнөөс би хоцорчихгүй байхаасаа гэж би одоо зүтгэл гаргаж ирсэн. Яг үнэ. Тэгэхээр та нар хүсэж байгаа учраас би ч гэсэн сургалтыг хүсэж байгаа гэж бодож байгаа. Тэгээд хүсэл эхлэн гэж бурхан угаасаа ингэж хэлж байгаа. Чөлөөтэй. За, окей. Хаалагч. Надад ийм хүмүүс хэрэгтэй. Олон биш. Цөөхөн ч байсан надад яг ийм хүсэлтэй. Зүгээр л түүний өмнө сууж чаддаг. Есүс шиг дуулууртайгаар зарламаа өмнө зүтгэлтэйгээр очдог. Тийм хүмүүс хэрэгтэй. Олон биш. Тэрний нэгэнд би баймаар байна. Та хүсээрэй. Тэгвэл тэр таныг тийм болгох болно. Тэр биднийг өөрөө тэнцүүлдэг байхгүй. Бид нэг чадвартайдаа ч тэнцээ. Чадвартайдаа ингээд яваал одоо нэг юм ингээд амьдраад байгаа ч юм биш. Үнээр үнээр талархч. Бурхан надад нэг жил 7 сар Тайландд амьдрах боломж олгосон. Би явахгүй ч боломж. Би бол нэг бурхан надад боломж олгосон гэж би баярлж үнэхээр энэ бурхан надад намайг яаж сургаж надтай яаж харьцаж байгааг харсан. Юмсыг би харсан. Би өөрөө харсан. Ямар оройгооч харсан. Ямар байр суурьтай байгаач харсан. Би юун дээр зогсоож харсан.
Тийм цаг юмс тодорхой олчноо бид зүгээр ирчээ аваад дахин хин ч бидийг зогсоож чадахгүй. Тэгээд сайн гарч ирэх байхгүй юу? Хамтын Бурхны оршгүй бууж ирдэг хүчрхэг юмс яригдангуй шууд биелээ авдаг. Амен. Хүчрхэг хөдөлгөөн гэж байна. Тэр хөдөлгөөн үнээр ирнэ. Хүлээж аваад хүсэлтэй байна. Тэгээд бид нар өөрсдөө бэлэн байна. Тэгээд цэвэр бай, дуулууртай бай. Өгсөн ч хамаагүй түүний дуулуур дотор зогсъё. Есүс тэгсэн шүү дээ, тийм. Би Тайланд тэнд байхдаа бас нэг марс. Би сүмийн ганцлаа залбирч байхад надад тийм дуулууртай хөвгүүд ямар олноор босч ирж байгаа. Би харсан. Та нар бол дуулууртай хөвгүүд гэж би тунгаглаж байна. Дуулууртай хөвгүүдийн 90 муу эхэлсэн гэж би Есүс Христосээр тунгаглаж байна. Тэгээд тэр дуулууртай хөвгүүд огтороо засаглаад байна. Энэ бол гайхалтай бид нар байх ёстой тэр чанар. Бурхан бидний дотор хийж байгаа. Бид материал энэ ингээд ахуй хэрэглэнээс даваад өгдөхгүй ч гэсэн хамаагүй. Эцэг юу хүсэж байгаа юм? Надад тэртэй адилхан юм байхгүй байсан учраас би өрөөгдөд байгаа. Байхгүй учраас би өрөөгдөд байгаа гэдэг нэг юм бодлоо зүгээр л авч хаяад түүнээр төвлөрөөд зүгээр л түүнд л тоолмортой. Тэгээд даацсан байгаа байхгүй. Тань байхгүйсэн ч та даа. Тань байсан ч та даа. Тийм учраас халуун хүсэл бол маш чухал. Тэгээд дээрэс нь дуулууртай бай. Эцэгт. Би хүссэн. Би танд дуулууртай баймаар. Өөр юунд ч биш те. Ахуйгаас салмаар байна. Ахуй дуусахгүй байхгүй да манайха. За эсвэл хангалтаа тэгээд дараа би ажил төрөлд ороод за эсвэл юу гэдэг тэрийгээ зохицуулчаа, байраа зохицуулчаа. Ахуй дуусахгүй шүү дээ. Таны ахуй асны гараад за одоо хүүгээ. За огно. Түр энийг хай. Бурхан мэдж байгаа. Юуны түрүүнд Бурханы хаанчлал болон зүг байдлыг хай. Бусад бүх зүйл өгнө гэдэг чинь энэ л баггүй. Хуугаа идлээ шийд бүрийг хийж байгаа. Зүгээр л хай. Бурханы өмнө суу. Дуулууртай бай. Тэгээ энэ газар Бурханы орших тэр савн бай. Эцгүүд яаж алхаж байгаа? Тэр бүр дуулууртайгаар алхаж байгаа байхгүй. Өөрсдийгөө өхүүлээд алхаж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр чадж байгаа шүү. Тэрээс болоод бид нар ингээд дуулууртай би биш. Эцгүүд маань чадж байгаа учраас тэр нэгүсэл ерөөлөнд амжигдсан юм аа. Тийм учраас бид нар дуулууртайгаа хүсэж байгаа. Тийм учраас бид нар сургалтыг хүсэж байгаа. Яагаад вэ? Согтойгч баг яах. Бид нар мэдэн шүү дээ. Jonathan Dave. Бид нар бүгд л яг энэ дуулуур дотор явж байгаа. Тийм ээ. Хүсэл дотор явж байгаа. Би биш. Зүгээр би бүр өхүүл таар. Миний махан би, миний амбиц бүгд өхүүл таар. Би шийдээд танд л дуулууртай. Зөвхөн би тань руу л хараагаа өргөйгээд шийдээд алхаж байгаагийн улмаас бид нар тэр нэгүсэл нь олсож байгаа. Тиймээс бид нар чадна. Амен. Тэр дуулуур гэдэг бол үнэхээр чухал шүү. Та нар бодоод үз. Есүс өнөөдөр дуулуургүй байсан бол бид нар өнөөдөр ингээд суухгүй. Тэр дуулууртай байсан. Тэгээд тэр гүйцэлдүүлсэн. Бид дуулууртай, эцэг дуулууртай жижиг гүйцэлдүүлсэн. Хувь тавилангаа бид нар гүйцэлдүүлж чадна. Чадвар дээр биш. Бэлгүүд дээр ч биш. Сүнслэг бэлгүүд дээр ч эсвэл одоо хангамжин дээр ч биш. Санхүүгийн хангамжин дээр ч биш. Бурхан хэлдэг шүү дээ. Би юу таахгүй байна. Би зөвхөн дуулууртай. Та надад гахтал маань өргөжээ. Надад наа чи хэрэгтэй юм уу? Би энэ газар дэлхийн минийх биш юм уу? Яг үнэ. Надад дуулууртай хүн хэрэгтэй. Яг үнэ. Олон биш байсан ч надад тэр зүрхэл хэрэгтэй. Бид нар шийдэх ёстой. Шийдэхгүй харин эцэг ажил. Яг үнэ. Мөн бол үнэхээр бид хүсэх ёстой. Тэгэл зүгээр бол ахуйгаа ойрох. Зүгээр бид нар тэр цагт амьдраагүй. Угаасаа энэ тансаглалын ирэн үед те бид нар гүйцэхгүй юм чи хөгжөөл. iPhone 15 бол 16 17 гүйцэд авалтаа. Тэгээд хэрэгтэй. Гүйц хэрэгцээг хангаж болоо юм шүү. Тэгээд нэг жишээ яриад
нэг за энийг ч хичнээн хэлсэн юм дээ. Тэгээ нэг дурангийн нөгөө нэг юунд орлоо би чи өвдөлгүй юм баггүй. Тэгээд нэг өвчмжээ. Тэгээд дэлгэрүүлгээр ингээд дурангийн юм зараад өгдөг юм. Тэгээд анх удаа яасан дурангаар ингээд хотодод дурамдуулдаг шүү дээ. Тэгэж шүү дээ. Юу ч асуухгүй. Би чи бүр ингээд нөгөө тэр чи ингэдэг юм шиг ингээд уурс анх удаа тийм юм яах гэж ингээд яг амьсгалж чадахгүй юм шиг. Яг үхээд байгаа юм шиг. Тэгээд бүр нэг усан хүн гэж байна. Амьсгалж гэдэг шиг яг тийм мэдрэмжтэй би бүр ингээд уус татаас бос шиг зэгцсэн байлээ. Нэг үхээд амьсгалж чадахгүй нэг чинь нөгөө ахын чи маш үгүй чи яг ингээд уусаа яг ингээд өмчс та ингээд бүр уустагаа. Их чи та тайвшраад ингээд ингэхтэй. Тэгээ ятгаад тэгээ би боцсон. За би энийг л хийж байгаа. Айгүй олон хүмүүс урамдуулдаг шүү дээ. Яа нөөч өвдөж үзэн юм чинь тэгээ за хүмүүс чадаад тахчаад би бас чадна шүү дээ. За ерөөс би энийг л яах вэ? За чи орё. Тэгээд орлоо. Тэгээд ерөөс өөрийгөө сул тавьсан. За одоо хамаагүй. Хамгийн гол ихнийхтэй өөрийгөө чамлаадсан байхгүй ингээд. Тийм мэдрэл чагнаа. Агуулх таалт чи тэр уурч ингээд эргэж буцаад ерөөс уурчлаа. Тэгээд сүүлдээ яг шийдчихэж байна. Амаа уурч чаднаа хүмүүс чадаад би яагаад аваа. Орсоо чи юм болж байгаа юм. Тэгээд сүүлдээ ингээд биес боллаа. Тэгээд ингээд одоо хамгийн юм аа. Юу содон чадтай шүүс бүгд ингээд суларсан чи айгүй хурдан байна. Ингээд чадсан яарсан чадсан. Тэгээд нэг цааш тэр эндээс яг юу болсон бэ гэх. Бидний нэг нэг хүсэлтэй үсэж байгаа шүү дээ. Үнгийн одоо дундуулъя хүсэд очиж байгаа юм шиг. Намайг нэг хөтлөөд за одоо дундуул заавал гэвгүй шүү дээ. Хүсэд очсон. Тэнгүүдээ тэмцээд үсдэг, тэмцдэг. Тэмцэг болгон ч нөгөө чи энэ нөө уурч дээ. Явж байгаад тамтай. Тэнийг болоогүй байлцсан тэгээд өөрийгөө зовоож ирсэн. Эсвэл над шиг хийшээ хамаагүй. Тэгээд үсдэг. Тэгээд дуулуур дотор угаасаа юм ажиллаж хэцүү болно. Тэг би хараа аюул нэгүсэл нөө би тань хэлээд байна. Нэгүсэл байгаа. Яг хэцүү ингэ чадсан учраас бид нар чадна тэ өөрсдийгөө одоо бохны дуулууртай байгаа. Одоо ингэ миний энэ үгстэй за гэдэг сан. Би надад бол сүүлд тийм аюул бас гашгаад л шүү. Аюул ингэ уурлаад ингэ үнэхээр харж ирнэ. Илүүш. Чингээ айгаа амарсан. Сайн амарсан. Тэт өгчих. Нэмээд өгөхгүй. Чи юус аюу амар болох юм биш шүү. Өгөхгүй зовооч. Ойлгоцсон дээ. Тэгээд дараа бүгднгээ харна. Амен. За тийм байна. Тэгэхээр дуулууртай баймаар байвал зүгээр бийг сулалтай. Тэгэхгүй та тэмцээд би дуулууртай баймаар байна. Хүсэж ингээд одоо 1000 гашгаа. Би нөгөө уурч аваад хараад өөрийгөө зовоогоод байх байхгүй. Бүгдийг сул. Сүүлд Тайландд дахиад нэг жил болох талаар ярьж исэн. Би болоо наашаа тэмүүлж исэн. Яагаад гэж та нар босч ирж байгаа учраас цаад авахгүй. Самт босноо. Тэгээд мэдээж манай нөхөр за нэг жил байна. Бүгдийн хамтлаа нэг татсан бол яа. Тэгээд хоёлоо шийдээд би болохоор дотроо өсгөр маш тийм. Тэгээ би дуулууртай байдал дотор орж байгаа юм. Тэгээд тэр гэхдээ өөрөө юм хийх юм аа. Тэр өөрөө юм хийх. Тэр хүнээ үнэхээр явуулахыг хүссэн бол боломж олгож байгаа явуулдаг. Сайн цаг. Ганцаараа байх хэрэгтэй шүү. Тэгээд янз янзын эргэлзээ байна уу? Янз янзын тэр бодлуудаа зэгцлэх хэрэгтэй. Тэгчээ дараа нь эзэн найдаад
гарч ирээрээ. Амен. Тэгээд манай багийн асуудал их хоёр маань чадчихээн тийм үү? Бид нар чадж байгаа учраас бид нар чадхаас болж байгаа. Бид зүгээр өгөөлээ тийм ээ, дуулууртай бай. Тийм ээ. Тэр байшин баригдахгүй байсан ч хамаагүй таныг ширцэн ирээрээ. Тэр байрыг хамаагүй бидэг шиг бид нар ч гэсэн тэрийг авч чадаагүй. Хамаагүй миний ах хоёрлээ тийм. Тэгээд би бол өөрөө чадах надад боломж байна л та. Тэгээд та нар ч гэсэн гуугаараа нэг үслээ өгдөг. Яг үнэ шүү. Тэгээд ингээд талархаж байна. Ундаа талархыг, эцэгтэй талархыг, Есүс талархыг, дуулууртай эцэг хүртэл тэр дуулууртай байсны төлөө талархыг. Бид нар түүний араас, ууган ахынхаа араас дуулуурл орж ирж байгаа төлөө талархаж байна. Өнөөдөр бол дуулууртай хөвгүүдийг октын засаглах цаг ирсэн. Тэр чинь эцэг өөрөө алдарших байхгүй юу? Таны одоо би үнэхээр тийм байсан гэж байсан юм байсан. Өөртөө төвтэй. Энэ гол дүр нь хийн ч зөөсөн шүү дээ. Энэ амьдралын чинь гол дүр хийн. Хэн байхгүй юу? Та тэрэнд тэгээд ингээд таныг таагаад өнөөдөр өөрчлөхийг хүсээ таны амьдрал дээр юмс хөдөлжээвэл хэцүүж бай, амарч бай, бурхан талархаарай. Тэр таны амьдралыг өөртөө авахыг хүсэж байна гэсэн. Тэр бас таныг сонгосон байна гэсэн. Тэгээ урсаал ингээд Америкчууд чинь бүх юм болоод явал шүү дээ. Тэр бохны магтаал, яг хангалттай урсаа. Өнөөдөр бидний дотор хөдөлгөөн өгч байгаа чинь юмсыг бид тод олж харж чадж байгаа байхгүй. Дээрээс нь хүчрхэг болж гарч ирж байгаа. Хүн маань бүр хүчтэй ам дуу хоолой маань би цойрагдтал гарч ирж байгаа байхгүй. Эцэг. Тэгэхээр бид талархах хэрэгтэй. Таны амьдрал хэцүү амар хэцүү. Надаас өөр энэ хинч авч чадахгүй гэж таларх. Бурхан таныг өөрчлөмөр. Бурхан таныг дуудаад байна. Бурхан таныг сонгосон байна. Шааны төлөө, үндэстний төлөө. Тэр танай дамжуулан засаглалаа тогтоохын төлөө таныг сонгосон учраас тэр тань дээр ажиллаад байна. Талархаарай. Тийм гомдоор. Тэгэхээр би тэгж бид нар одоо охин нэг бидрээ гоогаад цараачлаа. За миний итгэжээчтэй зүгдээ явчаачтай. Энэ отлоо авч аяа. Йоо бурхан танаа ингээд бодоод гоогаал тэгээд би нэстэ за бурхан минь явъя да. Миний нүгөр аврагдаагүй гэхдээ би тэгээд хийж өгөөд биний тэр бодоогүй тэгээд санаа бодоод авч аяа. Ингээд надад ч байсан. Би бурхны гооноо хийсэн шүү. Тийч байх ёстой гэж би эцгийг үнэхээр дэндүүд ороо. Эцэг гингүүд ингээд өмнөс үгдэл одоо тайгаа бараад гүйдэг юм шиг. Үгүй шүү. Үнээр үгүй. Түүнд тэнцсэн дуулууртай хөвгүүд октод бай. Энэ бол бидний дуудлага юм. Тийм ээ. Тэр амьдрал нэг ч урт биш. Харин амьдарч явах хугацаанд түүнтэй. Зөвхөн түүнтэй л амьдрий. Тэгээ дуулууртай. Эцэг бол засаглагч юм. Би тэр тайландад аяг тэгж томчж байсан. Би чи хаан засаглагтай. Гэтэ би нэлээд та бол цорын ганц хэмжээшгүй бүрэн ирэхэд хаан таавал засаглагч хаан засаглагч нь зөвхөн та цорын ганц нь зөвхөн та амен бэг тийш хүмүүс осоо хаан эсрэг нэрээд миний бурхан бол засаглагч хаан баггүй хаадууд ямар эрхүүдтэй очиртай гэж бол Аруна яв та яах юм явна штэ цаазын талбар байна уу дайны талбар байна уу дайны уртлын игнэ байна уу бүх хэсэг та очив. Эцэг бол хаан шүү. Амен. Би бас мараа. Түүнд хүндэтгэл үнээр байх шүү. Бид нар хүндэтгэлээ алдвал мартер хэлжсэн. Олон одоо том пасторууд илгээжтэй маш олон сүмийн дагуулж ирсэн хүчрэх хүмүүс яагаад вэ? Тундаа бакер пастор үнэлэл алга болдог учраас. Үнэлэл алга болсон учраас ахгүй. Бид бүх юмуд нь байна. Тэгээ эцгээс айх, үнэлэх
имэл яахгүй учраас тэд өөрсдөө анхнаас нь хийж үздэг. Яг бодтой юмс хийж, бодтой хүмүүс итгэж, бодтой амьдрал өөрчлөж байгаа. Гэтэ хин хийж байгааг бид хэзээ ч мартаж болохгүй. Тэгээд би Есүс Христосийн нэрээр өдөр суугч. Амен. Тэгэхээр тэрнтэй адилхан бид энэ өргөөн дээр тавигдсан, Бурхны тосолсон сүмийн пастор, удирдагч, эцгүүдтэй ч гэсэн хүндэтгэлтэй хандах ёстой шүү. Амен. Сэмэхстэй. Заавал төгс байгаалгүй шүү дээ. Яагаад төгс байх ёстой? Бид угаасаа л төгс байгаад бүтээгдэг. Анхнаасаа тийм байсан л та. Гэхдээ ингээд одоо бол тийм төрхөөс л гэмтэй байгаа. Гэхдээ ирээдүйд бид төгс болно гэдэг. Библиэлд хэлсэн учраас би төгс болно. Болж байгаа. Бид тайван гүнзгий амьсгаа аваад зүгээр урагшил уртах замаар алах. Энэ мэдэхэд бид яг Есүс дүртэй ижилхэн болцсон байх болно. Бидний санаа зов. Тэн дээр бидний төвлөр. Тэгээд пастраа ч юм уу хэн нэг өөрчлөх гэж бити. Яах юм байхгүй шүү дээ. Зүгээр л яв. Юу л өөрөө алдчихгүй болох. Ажилласаар маш тоглож байгаа шүү дээ. Бурхан ажилласан хэн чараагүй. Би их хөвч чадахгүй. Бурхан хөвч байгаа. Өөрсдөө бас бодохтой бас дээгүүр тавих хэрэгтэй маа. За тэгээд дахин амьдсан Есүс талархъя. Амен. Зүтгэлтэйгээр дахин амьдсан шүү. Тэр зүтгэлтэйгээр заалмаараа үүссэн бөгөөд тэр дахин амьдсан юм аа. Хаанчлалыг бидний засаглалыг бидний хатрыг бидний захиулсан тул тэр яасан юм аа. Тэр Халелуя. Эзэн талархал магтаалыг өргөе. Бүгд чинь зөвхөн танд байх болтугай. Халелуя. Бурхан утгаараа алдрын зөвхөн танд очих болтугай. Яг одоо энэ хатад зүйлсээ таны үнэж. Яг энэ газар тань өөрсдөө амьдралыг таны хатуулж байна. Яг одоо бид үнээр бүст байгаа бүх зүйлээс таны хатуулж багтмаар. Халелуя. Ахын зөвхөн танд байх. Эзэн Есүс нэрээр Амен. За. Би маш гомдсон зүйл. Хамтдаа хөнхөлээ. Ханаа баяртай байна уу? Баяртай. Шалтгаанаа мэдчихэж байгаа юу? Мэдчихэж байгаа. Баяр болгоны шалтгааныг гэж мэддэг шүү дээ. Босон болоогүй үнэн хотлон мэддэг маш олон баяруудыг би тэмдэглэдэг. Тэгээд тэр баяр болгон дээр шалтгаанаас бид ямар нэгэн зүйлсүүдийг хийдэг байна. Тэгвэл өнөөдөр та бидний хувьд бас нэг юун бусын баярын өдөр юм аа. Тийм ээ. Тэр учраас би өнөөдөр яг энэ газар танд мэдчилгээ өргөхөөр энэ газарт гарч ирсэн юм аа. Тэгээд үнэхээр та яг итгэдэг юм уу яг сайн мэдэхгүй. Би таныг энэ зүйлс өөр чинь амьдрал дээр илүү их сайн зүйлүүдийг хийгээс гэж үнэхээр бодож байна. Тэгээд тийм сая өдөр сургалтанд яваад ирсэн байгаа. Бурханаас суралцж байгаа ирсэн байна. Тэгээд та өдрийн ороо бид залбирсан. Тэгээд үнэхээр тэр залбирал дээр тэр залбирлаасаа би бол бууж хэрэг байгаа. Маш сонирхолтой. Тэгээд өнөөдөр би яг энэ газар гарч ирж байна. Өнөөдөр танд мэдчилгээ өгөх. Бурхан хүсэж байна гэдгийг би мэдэрсэн байна. Тийм учраас яг энэ газар танд мэдчилгээ хэммээр. Амен. Юу вэ энэ таны зүгээр л Есүс Христ итгэх тухай би ярмааргүй байна. Бид нар ч одоо Есүс Христ бүхнээс дахин амьдсан гэдэгт итгэдэг амьдрал маань дууссан. Энэ бол дуусгал болсон. Энэ бол зүгээр бидний итгэлийн эхлэл байгаасаа зүгээр суур байгаасаа гэж бодож байна. Зүгээр тэр газарт үлдсэн юм шиг тийм зүйл болоосаа гэж бодож байна. Харин дахин амьдсан хий. Бид Есүс дахин амьдсан. Өнөөдөр та дахин амьдсан шүү. Одоо өөрийгөө дахин амьдсан итгэмээр байна. Амен. Бүх хүн амьдрал.
бүр үхэнцээ бүр үхсэн юм шиг юу ч байхгүй шиг битгий амьдрал. Битгий гэж амьдрал. Үнийг үцэн яг үнийг бүр амьдралдаа хизээж битгий байх гэж битгий орол. Би танд хэлье. Таны амьдралын бүх салбар дахин амьдрах ёстой юм аа. Таны хариуцж байгаа бүх зүйлсүүд чинь дахин амьдрал баяр амар тайван юр бусаар дүүрэн байх ёстой. Үнийг бүхий тул Есүс Христ тэр загламыг цогцолдож нас болсон юм аа. Тэгэхээр хамгийн гол нь тэр үхээд дуусаагүй. Тэр дахин амьдсан. Библи үгжсэн байгаар Марк номын 16 дугаар бүлэг дээр эмэгтэйчүүд яваад очихно гэж байгаа. Одоо ирчүүдээ би тэнд хэлье. Үнэхээр эхнэрийнхээ хормоод ороос гараач. Өөрийнхөө амьдралын хэмээг лөө орооч. Өөрийнхөө эзэмшиж байгаа зүйлс дотор эзэн байж хамгаалаач. Өөрийнхөө хийж чадах зүйлсийн төлөө өөрийгөө зориулаач. Өөрийгөө алин болгоо юмны ард тавьж, алин болгоо юмны ард амьдрах гэсэн юм бэ. Яг л та аврагдсан та шиг бүтээл. Алин болгоо Есүс Христэд өргөдөж амьдрах гэсэн юм бэ. Магадгүй энэ 7 хоног солонгос цуглаануудаас дах юм бол зовлонгийн 7 хоног гэж явж байгаа. Тэгэхээр яагаад зовлонгийн 7 хоног гэж тэр хүмүүсийг заавч энэ 7 хоногт Есүс Христийн үгсийг зовлонгийн 7 хоногийн мэдрүүлэх байдаг юм бэ гэхлээр дахин амьсгалд нь итгүүлийн тулд л аахгүй. Бид нар ийм зовлон тулах хэрэггүй. Бид нар ийм зүйлийг амсах хэрэггүй. Харин Есүс Христ үхлээс дахин амьсан юм. Амен. Юуны дагуу дахин амьсан? Яа дахин амьсан? Тэр зүгээр за би дахин амьдмаар шүлэг дахин амьдахгүй болохгүй гэдэг амьсан юм уу? Эсвэл тэр зүгээр нэг хийх ёстой зүйлийг хийж дууссан юм уу? Бүгд хуурмаг шүү. Энэ бүх зүйл Бурханы эцгийн хүсэл байсан. Түүний төлөвлөгөө байсан. Түүний үг байсан. Тэр гүйцэтгсэн. Тэр бэлэн болсон. Бурханы хэлсэн үг биелээ олсон байхгүй. Та байсан хэдэн мянган жилийн тэртээ ишүүлэгчээр хийжсэн үг. Өнөөдөр би таны амнаас гарч байгаа үг тэр нэгэн цаг тэр үүнийг барьж авнаа гэж би итгэлтэй байна. Амен. Өнөөдөр яг таны амнаас гарч байгаа үг чинь багхгүй юу? Яг өнөөдөр таны амнаас гарч байгаа үг маргааш биелээ олох болно. Амен. Яагаад гэвэл Бурхан ингэж бидийг бүтээсэн. Ингэж би болгосон. Ингэж өмсүүдийг байранд нь оруулсан юм аа. Амен. Гэвч ирчүүд бид яаж амьддаг вэ? Маргааш яах вэ? Бүүн мэдээ яавал яа дураар. Үгүй. Өнөөдөр амьд байгаа бол маргааш би дахиад амьд байх болно. Өнөөдөр би юм бүтээж байгаа би маргааш дахиад шинэ зүйлийг бүтээж би болох болно. Хэрвээ би танд хэлээ тэгж чадахгүй ятта дадлах хэлдэг. Нэг өдрөө санал ихлүүлээ маргааш дахиад саналаа гэх. Тэгвэл та би юм бүтээж болох юм гэж итгэж эхлэх ш. Би өнөөдөр юу хэлэх гэсэн бэ гэвэл Есүс Христ загламад цогцолсон нас орсон. Есүс Христ загламад бүх гинт үглийг өөрсөн. Бүх хараалыг дууссан. Бүх зүйлийг тэр үгээр хийж бүх ажлаа өөрийнхөө ажлыг дууссан. Тэгээд тэр өөрөө би дууссан юм аа. Тэгэхээр одоо би дахиж ирнэ гэж хэлсэн. Хинээр ингэж хэлсэн. Өөрийнх нь үгийг сонсоод дуулууртаа дагаж ирсэн нэгэн дээр тэр буцаж ирсэн юм аа. Тийм учраас тэр эмэгтэй түүнийг хийсэн үнд ирсэн учраас тэд очив юм аа. Тэгээд тэдгээр ирсэн. Өөр хиндээс биш. Түл Есүс Христ тань дээр буцаж ирсэн юм. Тийм үстэй. Есүс дахин амьлаад тэгээд тань дээр буцаж ирсэн байхгүй юу? Тэгээд би тань дээр би чамдаар ирнэ гэж хэлсэн. Харин бидний алдаа юу гэж нөгөө нь толгой, нөгөө нь оюун санаа, нөгөө нь зүрх идэл дуусан насаараа мэдэрч авсан мэдрэмж нөгөө нь хүлээж авч чадчихсан нөгөө нь ганцаар уух ашиг бүгд гэсэн үг. Надад ярих зүйл маш олон байгаа гэж бодож байна. Гэтэ юу гэсэн бэ гэвэл
Бурханы гайхамшиг бидний амьдрал дээр үргэлжлэх юм аа. Есүс Христ дахин амьдсан бол та дахин амьдсан гэдэг би өнөөдөр энэ газар тань тунгалж ирэх гэсэн. Таны бүх амьдрал дахин амьдсан. Та хизээж өгөхгүйгээр болсон бид энд хэлье. Та хоёр дахь удаа хизээж өгөхгүй. Илчил номон дээр юу хэлсэн бэ гэвэл зарим хүмүүс хоёр дахь өгнө гэж хэлсэн. Харин тэр нь та биш. Та бол бүхэн амьдрахаар сонгогдсон нэг юм аа. Та дахин амьдсан. Итгэхгүй итгэмээр байх шүү. Тэгэхгүй өөрийнхөө амьдрал дээр болж байгаа зүйлс итгэдэг амьдралаа одоо хаймаар байна гэсэн. Бид энэ хэлээ. Жохон танд байсан жохон зүйл алга болохгүй. Танд байгаа зүйлс чинь устж өгөө болохгүй. Анх танд өгөгдсөн таны итгэл, таны хай, таны найдвар дуусахгүй. Тийм учраас битгий хойр битгий бай. Өөртөө битгий итгэлтэй байгаач. Өөртөө дэндүү итгэлтэй байх юм. Өөртөө дэндүү найдвар тавих өөртөө юмыг амар сайн хийх, юмыг амар зохицуулах гэж боддог. Огт тийм бишээ. Бурхан аврал нэгүсэл бидний амьдралыг үргэлж бэлхах болтгоо. Миний өөрөөр тань хэлэх нэг зүйл байна. Есүс Христ загламд цогцолж насрахтаа би дахиад хэлье. Тэр нүглийг устгасан гэж хэлсэн. Хэнийг биднээс бүх хүндрэлтийг энэ нүглийг тэндээр үүрүүлсэн гэдэг. Тэгэхээр чи нэг л хүн байсан. Яг үндэ тэр миний өөрх бүх зовлон түн дээр тогсон юм аа. Та боддоо та Есүс шиг тийм зөвхөн өөрөө өнөөдөр амьдрал дээр явж байна уу? Бурханд итгэхгүй бол та өөрөө л явах болно гэсэн. Тэгээд хоёр дахь болно. Би танд хэлээ. Ингэж битгий амьдрал. Над амьдралаа хараач. Амьдрал чинь дахин амьдрах хэрэгтэй. Үхмэл амьдрал биш. Есүс Христ загламдаар цогцолж тэр бүх хүн төрлөختөйг хэлсэн байгаа байхгүй юу? Би бол энийг үгүй гэж бодож байна. Энийг бол би үгүй. Чиний гим нүглийг бичээсэй гэж бодож байна. Миний үүрх ёстой яа? Миний үүрх ёстой ичгүүр. Ойлгож байна уу? Өнөөдөр дахин амьдахгүй байгаа миний дуулуургүй байж, миний бардам байж, миний ихэмсэг, өөрийгөө голдог, бос өөрийгөө ичдэг, өөрөөсөө ичдэг ичвэхий байж, бүгдийг тэнд үүрээд устгаад надад орнод нь тэр шинэ амийг өгсөн юм аа. Амен. Тэр чинь тэнд дууссан. Яг дууссан. Бүр хасаад дууссан яг бол би тэнд хэлээ. Есүс Христ амьсгал хуурах юм. Аагаа дууссан. Бид тэгж боддог. Оо аргагүй шүү дээ. Яг хасах гэж ярьдаг. Аргагүй шүү дээ. Айгүйх гин үгэл байсан учраас гэж. Хараа тэр хэн байсан нь чухал биш. Гин үгэл устгацсан чухал байгаа. Яг л тэр Бурханы хүү байсан ойлгож байна уу? Та биш. Бурханы хүү байсан. Гэхдээ Бурхан хүүгээсээ яагаад нүрийг бууруулсан юм? Зөвхөн гин нүглийн улмаас. Зөвхөн гин нүгэл харагдсан учраас, зөвхөн гин нүглийг Бурхан үгүй яддаг учраас тэр нүрээ бууруулсан. Тийм учраас цөмөрөө Бурханы эсрэг гимж амьдрахаа бол энэ аюул шүү. Энийг надад хийж хэлсэн мэдэхгүй ч гэсэн энэ үнэхээр аюул. Яагаад гэвэл та устгсан зүйлийг өөрөө тэгж авч өөрөөр нааж амьдч яах вэ? Тэгээ Бурханы дургүй зүйлийг хийж яах вэ? Яг л одоо Бурхан таныг танихгүй шүү. Яагаад гэвэл таны нэрийг ч улмаас биш. Хэн байсан ч улмаас биш. Гин нүглөөч улмаас тэр таныг танихгүй байх юм. Тийм учраас тийм махан биеэр яваарай гэдэг аахгүй. Уулна санаа нь. Яг гэвэл Есүс Христ хийж өгсөн, Есүс Христ хийж гинийг устгасан. Тийм хараа амар хэцүү байсан учраас Есүс Христийг яг тэр цогцолж байгаа хүн танихааргүй байсан байна. Тэр зовлон гэж ойлгож байна уу? Тэр шаналл гэж ойлгож байна уу? Тэр цус алдал, тэр бүх зүйл. Тэр загламаар цогцолж байгаа ямар сүр чахангүй байсан гэж. Загламаар цогцолж байгаа тэр ерөөсөө хин тамдаггүй байсан. Юу хаан бэ гэмээр царай төстэй байсан. Яагаад? Тэр хүний ийм болгох юм аа.
гин төл болохоор гин машинхоор гин бүр яг өөрийнхөө зүйлсийг бий болгохоор хүн яг юм болдог. Тийм учраас харахтаа тэрийг харж байхдаа хинч түүнийг хаан гэж харж чадаагүй. Өдөр энэ зүйлс итгэмээр байна гэсэн. Тийм учраас миний гин үлийг тэнд устгахын тулд миний үүрэх ёстой бүх хичүүл бүх зүйлийг тэнд аваад бүр хэдэн үед байсан хараалж аваад устсан байхгүй. Та тэгээд одоо нэг үед амьдарч ирсэн хараалууд устсан гэж дэлхийн масаар яваад. Тийм басрал байдаг. Нөгөө Чингисийн манай Чингисийн Европоор яваад хамаг амьтаа алаад тэрний төлөө уучлахгүй залбирыг хүмүүс байдаг. Би тэнд хийлээ. Тэгж өөрийгөө зовоож амьтан өмнө мухруулах хэрэггүй байна. Тийм байсан бол бурхан хэлэхлээсэн юм байна. За би зарим нь хэлэхгүй байх шүү. Энэ Чингис үсгийн мэдээч яа. Бүгд хэлсэн шилжиж магадгүй байсан баг. Тэгээд бүх хараал, бүх ядуурл, бүх хоосрол, бүх ганцаардл, бүх ичхүүр, бүх зүйл тэр устж өгөө болж тасдагцсан. Тэр итгэл юусэн бэ? Чиний өмнө хийжсэн бүх зүйлийг би мартнаа гэж. Тэгээ хүний ухаанд ингэж хэлж гисэн. Хойд бол урт төлөв ямар зай байдаг вүлээ? Тэр цаг чи мэдгүй гэж. Тийм мэднэгүй. Тэрүүн шиг би энэ зах хэхлээд тэр зах чивс энэ зайд чиний хийсэн гин үгүй байсан ч би санахгүй гэсэн. Бид нар ийм бурхан гэдэг юм. Бид нар ийм бурхан найдаж амьдрдгийг. Тийм учраас би дахин амьдсий. Би тийм учраас амьд амьдрдгийг. Би баяр хөөртэй байх ёстой. Би ажиглалтай байх ёстой. Би сэтгэл хандлуун байх ёстой. Би юмсуудыг бүтээж бий болгодог амьдралаар амьдрах ёстой юм аа. Тийм ч бүх бүтээлүүд намайг харж байгаа шүү дээ. Би тэр бүтээлүүд бурхны хүүг тунхаглаж амьдарч байгаа ёстой юм аа. Тийм ч би дахин амьдсан байхгүй. Түүнээс би зүгээр л үлгэн санаа тэгсэн хуучнаа чийсэн тэгснэ яагаад мэдэхгүй амьдралаар амьдрахаар та бид дахин амьлаа гомаа. Тийм учраас Иесус Христос амьдыг хизээ мэддэг гэж таны амьдралаас бурхан хэрэгтэй байсан, хүн хэрэгтэй байсан. Хүүгээ дамжаад бурханы ажил дуусгагдсан уу? Хийгдэ дуусгагдсан. Тэгвэл өнөөдөр яг энэ газар хэний дамжаад бурхан ажил хийх юм? Танаар. Таны гар хөлөө таны амьдралаар. Тэр юу болсон? Харамстай амьдрал авчихаа. Одоо өөдөөс нь та чадаагүй, та миний тэрийг тасч чадаагүй, та миний энийг тас. Наад оюун ухаанаа зэгцэл Библийг унш. Оюун санаагаа бурхан дээр тавь. Бодлуудаа хянд сур. Өөрийгөө зэгцэл, өөрийгөө хүмүүжүүл. Өөртөө хэл. Харин бурхан тань хариулт өгөх болмоос. Түүнээс миний бурхан зүгээр за чи би чамд аваарсан. Тэгээ яваа гэж явуулаагүй. Тэр надад ариун сүнсийг өгсөн. Ариун сүнсийг амьдрах бүх боломж юу таалыг өөрийнхөө амьдралд нэ. Амен. Тэгвэл харилц түүнтэй хамт найз бай, нөхөр нь бай. Нөхөрлөө ариун сүнстэй. Найзлаач, хуваалцаач. Амьдралд их тавиач. Чадахгүй байгаа бүх зүйлстэй түүнээс тусламж аваач. Тэгээд амьдрал чинь ер бусын байх болно гэсэн. Та өөрөөр гайхамшиг дүүрэн байх болно гэсэн. Та өөргөж юмсын сайныг нэргэж хамгийн сайнаар та амьдрах болно. Тэгээд үүд мөнхөд байхгүй юу? Таны амьдрал үүд мөнхөд өршөх болно. Таны амьдрал дуусах болоогүй. Та энэ дэлхийд биш чинь энэ дэлхийд өгөхөд харин та хоёр дахь удаа өгөхгүй. Та мөнхөд түүнтэй хамт амьдрах нэг та авсан юм аа. Энэ зорилгын төлөө би амьдрдгийг. Түүнээс би өнөөдөр энэ дэлхийд амьдарч байгаа нэг аав, нэг ээж, эсвэл нэг нөхөр, нэг хэн нэгэн болох гэж би энэ дэлхийд амьдрдаг юм аа. Би бурхны нэг хэсэг болон амьдрдгийг. Би түүнийг төлөөлдөг, би түүнийг илэрхийлдэг. Дахин амьсан учраас аахгүй та. Тийм учраас бид баярлах утга учир хэрэгтэй юм аа. Тийм учраас би таныг баярлаасаа гэж. Тийм учраас та бүр үргэлж инээмсэгтэй байгаасаа гэж. Та бүр болж байгаа зүйлсийг харахтаа зүгээрээ. Энэ ертөнцийн бороо өдрөөр орон арилдаг юм аа.
Тийм учраас таны амьдралын бүх нөхцөл байдлууд ингэж өөрчлөгдөж нэг сайнаас нөгөө сайнаас дараагийн бий болдгийм аа. Тэгэхээр энэ болгоныг бий болгож чадхад та юу болсон чадвартай байх ёстой. Юу ёстой гэж хэлмээр байна. Яагаад би ингэж хэлэх юм бэ? Би өөрийгөө амар голдсон гэсэн. Үнэхээр их голдсон гэсэн. Та нар мэдэхгүй дээ. Хоног үнэхээр авсан шүү. Би бол үнэхээр өөрийгөө голдсон гэсэн. Яагаад би хар няш нүд нэгэл гологдгийн амьдрал амьдсан байхгүй. Нэг нэрэж намайг голдсон гэсэн. Үндэстнээрээс намайг голдсон гэсэн гэж хэлж болохгүй байна. Нэг ваа юм чи ийм сонлохгүй юм уу суудгийг ийм сахилахгүй юм гэл. Үргэлж юмны дунд үргэлж юмны эцэст нь би амьддаг гэсэн. Бурхны дахин амьдлаар би энэ зүйлсийг даван туулж чадах боломжтой байсан. Тийм учраас би бурхан баяртай байдаг. Тийм учраас би бурхан талархдаг. Тийм учраас би бурханыг хүндэлдэг. Би тийм учраас бурханыг хайртай гэдгийг үнэхээр итгэлтэйгээр би амьдардаг юм. Тэгэж гахалтай яасан шүү яаваа зүйлсэн ба. Юу нэг зүйл. Сансандаж. Зүгээр бурханаа гэдэг зүйл харуулсан. Миний үнэхээр хөөрхөн байсан. Маш жоохон аягүй үзэсгэлэнтэй хүмүүс. Нүднийг ялцсан. Аягүй бацаарил. Тэгэхээр ийм зүйл ч юм бэ гэж би ярилцсан. Би тэнд хэлээ. Миний амьд бурхан ингэж илэрхийлдэг юм аа. Энэ зүгээр миний амьдралын төлөө бурханы хийж байгаа амьд бурханы хийдэг ажлуудын нэг. Амьд бурхан бидэнд ингэж илэрхийлж илчилж харуулж амьдралыг. Тийм учраас энэ 16-аар гарахтаа эмэгтэйчүүд оршуулны тэр газар ороход тэгээд суучсан. Энд өхмөл юм байхгүй. Тэр амьдсан гэж хэлсэн баг. Тэгээд тэр гараад хаана очно гэж хэлжсэн. Есүс амьдаад хаана байна гэж хэлсэн. Тэр газар руу тэд явсан юм аа. Яг одоо өнөөдөр та бидний баярлах хугацаа бол өрдөөд юм аа. Үнэхээр тэр амьдсан бол тэр намайг амьдуулсан. Тийм учраас эцэст нь би хэлээ. Үнэхээр Есүс Христ миний бүх зүйлийг загламаа дээр устгаж өгөө болгоод харин оронд нь надад мөнх амийг илгээсэн юм аа. Тэгээ би тэр мөнхээр нарна би амьдрдаг юм аа. Тийм учраас би амьдралаа. Амьд байдаг юм. Би тийм учраас бүх зүйлсээр амьдардаг. Би ирчилөөтэй байдаг. Доноор амьдардаг биш. Би ирчилөөтэй байдаг. Би юу гэгээ мэддэг. Би юу гэгээ таньдаг. Би юу яаж юу хийж байгааг мэдж чаддаг. Яагаад гэвэл би амьд учраас. Амен. Харин хүмүүс яагаад тэгж чаддгүй гэж айдаг өхмөл учраас юу гэгээ мэддэггүй. Ингэж болов. Яагаад миний бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл би чамайг өөрөөр амьдралаар авч яваад хэлсэн баг. Би түүнд итгэдэг. Халелуя. Ахиж уучлах болтугай. Өдрөө бидний амьдрал дээр юу зүйл өдөр болох болтугай. Тийм учраас би тань хэлээ. Та бол плэс дахин амьдсан юм аа. Та амьдралыг яг дийлэн гарч чадсан юм аа. Та оюун санааг яалсан. Амен. Би чинь ирээд болсон. Та ямар ч өвчин зовлон шаардлагагүй. Та юугаар хачигдаагүй байгаа. Би тань хэлээ. Та үнэхээр юугаар хачигдаж зовж шаналаагүй. Та хоосоо оноогүй. Та юугаар дутаагүй. Сэтгэл хангалуун юм шүү. Та ч юм уу тутаж байгаа хүмүүс зөндөөл шүү. Айцаар хөдөлж байгаа амьдрал зөндөөл шүү. Тийм учраас энэ үндэссэн бол үнэхээр бурханы хувь тавилан тавьж байгаа. Ер бус үндэстэй юм аа. Амен. Дотор хэрэгжиж байгаа ч тэр нэг үед зогсол нийгэм учраас хэрэглэхгүй болохгүй дагалдаа яагаад гэвэл дандаа өөрсдөө зөв гэж боддог хүмүүс даанч төгсөөлөх буруу юм да. Тийм учраас бид буруу явж байгаа нэг зөв замд нь оруулахын тулд та өглөөс дахин амьдсан юм аа. Бичиж март тэр дахин амьдсан учраас та бас дахин амьдсан. Тэр юмсыг дуусгасан учраас та бас юмсуудыг дуусгах болно. Түүнд ихэд хэрэгтэйсэн. Өнөөдөр та түүнд хэрэгтэй юм аа. Та түүнд хэрэгтэй. Та түүнд хэрэгтэй шүү. Үнэхээр тийм учраас өөрийгөө хэрэггүй гэж хэлдэг. Та хүн зэдэг. Тийм учраас тэр таныг хараад тэр загламаа дээр цоглогдож нас авсан юм аа. Амен. Тэр таныг хараад тэр таныг савчсан өөр хинэгч биш. Өөр юу ч биш. Тэр таны хийжсэн бүх зүйлийг тэр устгаж оронд нь танд баяр хөөргийг, амар тайвныг, эрх чөлөө, юу юусын эдгэрлийг, юусын гайхамшиг өгөхийн тулд
тэр загламаа дээр цогцолдож нас орсон юм аа. Харин аав нь эссэн л тэр дахин амьдсан. Тэр амьлаад өөрийнхөө хаанчлалд очсон. Харин тэр өөрийнхөө туслахыг билүү хэлсэн. Тэр хэлсэн бүх зүйлээ ер бусын хийж дууссан. Тэр үргэлжлүүлж дуусах болоогүй байх болно. Тэр буцаад ирэхдээ тэр намайг өөртөө үргэлж амьдруулах тэр хаанчлал дотор намайг байх болно гэсэн. Амен. Тэр би танд хэлье. Би бол дахин шүхдэхгүй итгэдэг юм байна. Хүмүүс нэг яагаад бурхны бүх зүйлээс үгүй би шүхдэхгүй. Яагаад миний аав намайг шүүх гэж. Би аавтайгаа хамт үгүй яагаад шүүхдэг гэж. Харин аавтай байгаа хүмүүс шүүхдэг юм байхгүй юу? Та уншаарай. Тийм учраас аавтайгаа хамт хүн хизээ шүүхдэх боломжгүй. Бид тэгж амьддаг хүмүүс. Би танд бүр том ахаа тэгж амьддаг. Та шүүхдэхгүй. Яагаад аавынхаа баяраа зарсан үнэхээр тавтаа мөр гэдэг үстэй. Түш шүүхдээ заавч орно шүү дээ байхгүй. Шүүхдэг хүмүүс чинь өнөөдөр таны над толгойч, таны над зүйлсэлч, таны над хатуу байдал чинь өөрийгөө боддог, өөртөө зам чинь байна. Хувийн хичээл байдаг чинь. Харин энийг айлах энэ чинь гинт шилгэж бурхнаас биш байхгүй. Энэ газрын зүйлсүүдийг өөрийнхөө амьдралаас авч хэрэгтэй. Хамтдаа басна. Өнөөдөр магтаал зөвхөн хийж байна. Хамтдаа залбираад магтаал өгч байна. Үнэхээр баярлалаа бурхан. Надад амьдрал өгсөн. Намайг хийж байхад тэр намайг надад амьдрал бэлгээс. Тэр намайг сонгосон. Тэр надад амьдрал бэлгээс. Миний амьдралыг амьд болгосон. Намайг хүмүүстэй амьд чадах боломж тэр надад нээжсэн. Тэр надад тусалдаг. Халелуя. Надад амьд бэлгсэн бурхан үнэхээр танд баярлалаа. Есүс Христос миний чадахгүй байсан бүх зүйлийг дуусгаж өгсөн. Намайг ядаас шүлээс, намайг хараалаас шүлээс. Халелуя. Надад амьд бэлгсэн үнэхээр баярлалаа. Халелуя. Надад бүх амьд өгсөн баярлалаа. Надад бүх амьд боломжийг бэлгсэн үнэхээр танд баярлалаа. Халелуя. Би баяртай амьдмаар. Халелуя. Чаавд амьд эзэн, чаавд бүхий бурхан, чаавд торийн надад бурхан. Халелуя. Тимочаа би амьд байна. Тимочаа би амьд юм аа. Халелуя. Миний хүнээр бос. Тэр амьд бодлоо. Миний амьдтэй, миний оюун санаатай, миний сэтгэлтэй, миний оюун бодлоо. Миний дүргэн, тэр нөтрийг, тэр амьд, тэр амьд бодлоо. Миний зэрэг, тэр эцэг бодлоо. Халелуя. Халелуя. Бүхэл хүндэтгэл танд байна. Аудио видеоны энэ газар бид өнөөдөр таныг дурсан санахыг хүсэж байна. Халелуя. Ариун сүнсээр энэ сууж байгаа бүхэн зүсний таа бэлдэж. Бид өнөөдөр таны аюул зов бидний бэлдэж. Бидний ухаан санааг бидний хараа хайшуулж. Яг бидний бодлуудын яг өөртөө аваарч байна. Халелуя. Халелуя. Бидний цогцол байх Есүс Христосийн талхыг аваад Ерөөсний дараа хован шагнартаа өгөөд маа өндөгийг энэ бол миний бие. Тийшээ. Халелуя. Өнөөдөр өөрийнхөө хийсэн зүйлийг бид бүгд тайлбарж болох. Есүсийн хэлхтэй үсэмээр энэ бол миний бие төлөөлөх болно. Хана намайг дурсан санд байхдаа үүнийг үлдэж байгаараа гэж хэлсэн. Тэгэхээр өөрийнхөө шавнарыг суулгаад энэ зүйлсийг хийх тэр бос юм. Халелуя. Тэгээд тэр аяач халахад өргөд тэдэн нөгөнгөө
Үүнээс та нар өдөрөө уулзгаа. Учир нь энэ бол өглүүдийн өглүүдээр уучлахын тулд олны төлөө уусах гэрээний миний цус юм аа гэж хэлсэн. Тэр учраас түүний амлалт бол түүний бидний хийсэн зүйлсийг орсон санаж хамтдаа бидний зов барьцгаа. Бидний зүйлсээ чагнаад энэ зүйлсийг үүдээсээ гэж бодож байна. Тав түүний нэгэн хэсэг юм аа. Бид хамтдаа цуглаад түүний нэгэн хэсэг юм аа. Бид түүнийг бүрдүүлэх юм аа. Халелуя. Hallelujah. Бүгд таны өмнө үсэж. Есүс Христ үнэхээр танд баярлалаа. Бурхан үнэхээр бас танд баярлалаа. Таны нэг хэсэг болох боломжийг өгөөж өгсөн. Надад тэр хэсэг гарч өгсөн. Надад энэ боломжийг өгсөн төлөө таны би нэг хэсэг болох. Тэгээд цуг бах боломжийг өгөөж өгсөн. Үнэхээр танд баярлалаа. Hallelujah. Яг хамаа ташнаас ивч энэ дасыг ууж байхдаа намайг дурсаарай гэж хэлсэн юм. Би өнөөдөр таныг босч байна. Би бол таны нэгэн хэсэг юм. Энэ дасчсан таны цусыг төлөөд намайг өгөөж аваач, намайг чиглүүлж идэг. Намайг амьд амьдруулж идэг. Намайг амьдуулж идэг. Намайг эдгэж идэг. Намайг гин нүглээс хол байлгаж идэг. Надад амьдрал бэлгэлж идэг. Намайг амьдруулдаг зүйлс бол таны цус юм. Миний л ууссан таны цусыг төлөө би танд талхал өгч байна. Миний л зориулсан таны биений төлөө танд талхал өгч байна. Миний төлөө миний гмийг авч надад амьдрал бэлгэж. Миний амьдрал айн өгсөн үнэхээр танд баярлалаа. Бүх хүнд магтаал Бурхан эцэг танд баярлалаа. Бид үргэлж нээж өгөө, үргэлж бидний сануулж байгаа цаг үргэлж бид таны хүндлэж танд дуугартай байж хаягдлаа амьдарч чадах бидний сонгож та бидний бэлтгэж болтугай. Бүх алдрын зөвхөн танд баярлалаа. Ариун сүнсээ бүгдээ танд баярлалаа. Бидний туслаж, бидний зүйлсийг бэлтгэж, бидний таны өмнө баярлалаа. Өнөөдөр ч гэсэн Иесус Христийн миний цусыг дурсахад бид үгүй таалыг нээж өгч байгаа төлөө танд талархал өгч байна. Бүгд магтаалын бүхэн танд баярлалаа. Бүгд таньд өгч бидний эзэн Есүсээр талархал өгч байна. Hallelujah. Бүгд зөвхөн танд баярлалаа. Бид өнөөдөр зүсгэлээ тань өмнө нээж байна. Миний зөвхөн босч Бурхан эзэн тань бүгдөө даах өгч байна. Яг одоо бидний заргалмаа хүч чадлаа дагуулan авч явж түүнийг бидний ансуулж бидний мэдүүлж өгөх болтугай. Үнэхээр таны хүч чадал таны юу болсон зүйлс үнэхээр намайг эзэж болж ирж байгаа өдрүүдэд юу болсон таны өдрүүд байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Би илүү амьдрмаар байна. Би илүү сүнслэг амьдрмаар байна. Өөрсдөө амьдралдаа илүү таны хүсэж байгаа зүйлсүүдийг үйлдэж амьдрч чаддаг нэг болмоор байна. Би өөрсдөө сулдраа байжаас салмаар байна. Би өөрсдөө буруутгаас ялуудаас би салмаар байна. Би өөрсдөө боддог хүслүүдээс би салмаар байна. Тэгээд бол та загламай өдрөсгөө таниулж, ойлгуулж, үнээсгүй юу дагуулan авч явах ба. Загламай хүч бидийг өөрчилж, загламай ялад бидний амьдралыг юу юусэн зүйлсүүдийг бэлгэж болох ба. Өнөөдөр бидний таны өмнө амьдардаг, өнөөдөр бидний баяр хөөртэй сэтгэл хангалуун, бэлхэн амьдралаар амьдарч чаддаг шахам зүйлс. Бидний амьдралд бэлэг болох гэж бодож байна. Таны алдар бидний амьдардаг амьдрал бэлхэн дөрөв байх болтугай. Таны хүсэл үнэхээр энэ газар бэлээд таны хүмүүст төрөнөж эцсийн цаг таны бүжиг цаг ирэх болохгүй гэж сонгож байна. Бид өнөөдөр энэ газар тань бүх зүйлээ даах үргэлж байна. Бидний амьдрал таны гад өргөстэй байх болтугай. Тэгээд бидний өөрийн хүнлүү өөрийн юу болсон зүйлсээ даавал авч явах болтугай. Зөвхөн тань бүх алдрын зөвхөн ухаараа зөвхөн тань болтугай. Hallelujah. Ариун сүнсээ тэгээд өнөөдрийн газар ирсэн хүн яг болон
Өнөөдөр танд ихлэж байгаа хүн бүрийн амьдрал дээр мөнхийн амьдралыг та гэрэлтүүлж болтугай. Бидний энэ гадаас үнээр хаос үнэхээр ер бусын гэл болгон амьдрал болтугай. Бидний шин цаг үе, шин үе, үеийн төгсгөл хүртэл та бидний дээр яшханд өөрийн сүнсийг өргөлж гайхах болтугай. Харин сүнс таны хүч чадал нэрхэнд өргөж бидний амьдрал дээр яшханд өргөн байг. Бүх бүтээл магтаасан бохыг тань байг. Бүгд танараа тац. Бидний эзэн Есүс Христосийн нэрээр халахын залбирч байна. Амен. Халелуя.